Crystal Bread тавтан оролцооно. Өнөөдөр бид нэр хийсэн нойтон хөрөнгөөрөө талах юм. Нойтон хөрөнгөний талах юм. Тэгэхээр нойтон хөрөнгөө бид хөрөгчөнд хадгалж исэн. Хөрөгчөнд хадгалахаар хөрөгчний хүйтэн хөрөнгөний бактерийн өсөлтийг бол удаашруулдаг. Тэгээд хөрөгчнөөс гаргаж ирээд нэг цаг орчим өрөөний температураас чинь шалтгаална. Хэрвээ танаа өрөө дулаахан байх юм бол нэг цаг орчим өрөөний температур тавиад хөрөнгөө жоох өрөөний температурын хэмжээнд хүргэнэ. А хэрвээ өрөө чинь жоохон сэрүүхэн талтай байх юм бол цагаас жоохон илүү байж болно. Тэгээд энэ дээр таны одоо хийж байгаа талах хэр хэмжээний одоо нойтон хөрөнгө тэр жорон дээр шаардчихин тэр хэмжээгээр одоо өөрөө нойтон хөрөнгөө бүтээж гаргана. Тэгэхээр миний одоо хийх гэж байгаа талах маань болохоор 320 г нойтон хөрөнгө хэрэгтэй гэж байгаа. Тэгээ би 180 г ус хийгээд 50 г хар гурил хийгээд 110 г цагаан гурил хийсэн. Тэгэхээр нөгөө хөрөнгө маань одоо ус хуура гурилны хэмжээ одоо ижилхэн хэмжээтэй байна гэж бодоход энэ хөрөнгийг би цаашаага болохоор дандаа одоо бүхэл бүрийн гурилаар тижж байгаа учраас бүхэл бүрийн гурил цагаан гурилынхаа хоорондох харьцааг нэг жоохон тохируулах хэрэгтэй болж байгаа юм л да. Яг л тэр бүхэл бүрийн гурилны гадна талаа нөгөө бүхэл бүрийн гадна талаар байдаг хальс маань тэр усыг бол өөртөө шингээгээд авчирдаг. Тэгэхээр одоо дан бүхэл бүрийн гурилаар хийнэ гэх юм бол нэлийн тийм хатуу одоо өтгөн хөрөнгө болох байх. Тэгэхээр тэр нэг жоохон шингэндүү маягийн бас хит шингэн биш хөрөнгө гаргаж авахын тулд бүхэл бүрийнхаа гурил цагаан гурил хоёрынхаа харьцааг ингээд жоохон өөрчлөлт хийх шаардлагатай байдаг. Тэгэхээр та нар өөрсдөө тэрийг ингээд тохируулаад явж иж болно. За тэгэхээр одоо энэгээр өнөөдөр бид нар талах юм да. За би нойтон хөрөнгөнөөс энэ савн талах зурх савндаа бэлдээд хийжлээ. Энэ талхны маань жоор болохоор 320 г нойтон хөрөнгө, 10 г давс, 460 г ус, тэгээ 800 г гурил гэсэн байна. Тэгэхээр 800 г цагаан гурил хийж болно. Би болохоор зэрэг хар буюу бүхэл бүрийн гурилтай хойлох учраас би бүхэл бүрийн гурил 200 г-ыг хэмжсэн байна. Тэгээд 500 г цагаан гурил хэмжээд хийсэн байгаа. Яагаад тэгэхээр зэрэг бүхэл бүрийн гурил маань нөгөө хальстай учраас хальсан тэр усыг ингээд цороод авчдаг. Тэгэхээр хэрвээ яг 800 г болгох юм бол нэлээд хатуу талах болох байх. Тийм учраас би ямар ч байсан багаар эхлээд хэрэгцээтэй авах юм бол би гурилаа нэмж ингээд гурилаа бэлдсэн байгаа. Тавсаа хийгээд тэгээд би хар гурил хэмжсэн байгаа. Цагаан гурилаа хийгээд за ингээд сайн хутгана. За энэ бол ингээд хамнаасаа ингээд салаад ирэхээрээ энийг бол гадаргуу дээр гаргаж цуцаж болно. Хэрвээ одоо юм хатга гадаргуу байхгүй байх юм бол төмөр дотор ингээд талхаа авчихж болно. За тэгээд энэ гараараа зуръя. За зурмгийг эхний одоо дөнгөж талахыг сурж байгаа тохиолдолд бол нэг жоохон тийм буузны гурил шиг ч юм уу баншны гурил шиг тиймэрхүү одоо өтгөн шингэн тиймэрхүү байдалтай байж болох юм. Тэгээ яванда хэрвээ ер нь талах одоо зурмаг ямар байгаагаас талахны тэр зөөлөн хатуу шалтгаалдаг. Тэгэхээр хэрвээ яванда ингээ гоо жоохон тийм зөөлөн шингэтгэрхэн зурх юм бол зөөлөн болох юм бол талах маань одоо зөөлөн болно гэсэн үг. Хатуу байх тусмаа талах маань бол хатуу болдог юм аа. Тэгэхээр эхний ээлжинд яг хуу жоохон хатуу зурмагтай ингээд зураад өөрт чинь одоо хитрхи гар март нялцаагаад наалдаад тийм биш байх юм бол өөртөө аль амраар л эхэлж хийгээрээ хитрхи шингэн зураад гарт чинь наалдаад хамаг юмд чинь наалдаад ах юм бол одоо шантрах вэ. Зарим хүмүүс болохоор энэ ч хамаг юмд наалдчих тийм ээ. Зуурхад маш хэцүү юм ээ гэж шантардаг. Тийм болохоор тэгэхгүй тул
одоо ингээд жоохон гурил одоо халбаг цайны халбагаар юм жоохон гурил хийгээд ингээд зурж иж болно. Хэрэг зурагчтай хүмүүс их юм бол шууд бүгдийг нийлүүлээ зурагчтай зурх юм бол зурагчийн нэг ашигтай тал нь тэр. За ингээд баг 10 гаруй минут зуурсны дараа зурмаг маань нэг юм бөөрийнхээ өөрөө ингээд тийм эрзэн шиг юм бөөрийнхээ болж ирж нөгөө цавуулга маань ингээд хооронд нь татаад. За тэгэхээр цавуулга маань одоо яг бүрэлдэж болж юу энэ ингээ хангалттай болж юу гэж шалгах хэдэн арга байна л да. Нэгдүгээр бид нар ингээ дараад үзэж болох юм. Тэгэхээр ингээ дарахаар өөр эсэргүүцээд байх юм бол тэр болж байна гэсэн бас нэг шинж. Одоо ингээ дарахаар буцаад дэшегээ гарч ирж байна да. За энэ болохоор ингээ болж байна гэсэн. Нөгөө дээгүүр болохоор зэрэг юм жоохон хэсгийг ингээ тайрж аваад тэгээд энийг ингээ сайн татаад ингээ сунгаад ингээ бүр цонхны одоо шил шиг ингээ нефт гэрэлтэхээр тийм болох юм бол энэ маань бас болж байна гэсэн. Тэгэхээр энэ цавуулга маань хоорондоо ингээ татагдаад одоо цонхны гэрэлт ингээ нефт харагдахаар тийм болж байна. За энэ болохоор бас энэ бол нөгөө цавуулгнууд маань ингээд бүрэлдэж тогтсон байна. Энэ бол ингээ хангалттай зурмаг болсон байна. За тэгэхээр одоо энийгээ сайхан өөрийнхөө хэлбэрт оруулаад саваа тослоо савн дотор ингээд хөөлгөн ямар тос төрөх нь бол хамаагүй ургамлын тос байж болно. Хэвээ юм шүүршдэг тос юм бол шүүршиж болно. Би саваа ингээд жоохон шүүршсэн байгаа. Тэгээ би яа гэвэл доошоо харуулаад гөлгөр талаа доош нь харуулаад ингээд доотлынх нь тосыг сайн түрхэж аваад тэгээ буцаагаад харуулчихдаг. За ингээд ерөөхдөө бүх гадаргуугийн жигтгэн тослороо гэсэн. Би гараа ингэж нугалж агаад ингээд цохоод ингээд тэгшилчдгийн тэгээд би нэг яг өсөж ийн үгүй гэж хараад хэлэхэд надад амархан байдаг учраас энийгээ тагж тавиад өрөөний температур 50. Тэгэхээр одоогийн байдлаар нэг ийм төвшөнд байна. Бид нар одоо доор хаяж энэ хүртэл нөхөөлгөнө гэсэн үг. Өрөөний температураас шалтгаалаад энэ маань хэр удаан хурдан хөөхөн шалтгаална. Хэрэв өрөө чинь нэлээд дулаахан байх юм бол 2 цаг юм уу 2-3 цаг тэрнээс доош хугацаанд бол амархан хөөчдөг. Заримдаа хүйтэн тохиолдол болохоор ерөөсөө хөөж өгөхгүй ингээл байгаа л байдаг. Тэгэхээр цэвчээртэй тэгээд хөөлгөөд байлгаараа. Энэ яаж иж агаад тэр хөрөнгөний маань бактериуд ямар ч байсан хөрөнгөний маань их хөрөнгө маань сайн гарсан байх юм бол энэ ямар ч байсан талх маань бол хөөн тэмүүчээс төвчээртэй гараа. За ямар ч байсан нэг 2-3 цагийн дараа эргээд ямар болох нь харъя.